төсвийн доктортой байдлын зөвлөлийнхэнтэй бас их уулзсан юм аа. Тэгээ бүлэг дээр бас яг энэ талаар мэдээлэл авсан. Тэгээ энэ борлуулаагүй бараа бүтээгдэхүүнээс төрүүлж татврыг авна гэдэг бол чи байж болсгүй зүйлээ гэж хэлээд байгаа. Тэгээд сангийн сайд бол надад энэ төсвийн хуулийн 25-ын 2 гэж чуулган дээр хэлсэн. Энэ бол зүгээр цаглбар. Төрүүлээ тэр аж ахуйн нэгжүүдээс татвар авч ийн гэдэг бол ноцтой асуудал. 2026 ондны эхний үйлрэл төлөх татвараа 2025 оны сүүлээр төрүүлж төлж ийн гэдэг бол улсын төсөв тасраа тодтол хийх ёстой байхад тухайн үеийн сайд дарга нар маань тэр аж ахуй нэгж төрийн өмчт гэдэг юм уу, хувийн өмчт гэдэг юм уу, компаниг дарамтлах юм уу, одоо юу гэдэг юу гэж ойлгох юм, би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Тэр мөнгийг төрүүлж авч ш. Тэр компаниуд нь борлуулаагүй бүтээгдэхүүн дээрээ төрүүлж татвар төлнө гэж юу байна? Бид бүр гайхаад байна. Тэгэхээр тухайн үед энэ жавхлан сайд байсан хариулт авч иж хангалтгүй байвал нэмэх ихтэй юм байна. Тэгэхээр очроо тгшүүн санал хэллээ гэж үзэх үү. За 7 номер тэгвэл хариулаарай. Тэгээд дараа нь нэмэлт. За аж ахуй нэгжийн орлогын албан татврын тухай хуулийн 25/2 татврын ерөнхий хуулийн 28/1 энэ хоёр зохицуулалтаар ер нь бол аж ахуй нэгжийн татврын тухай хуулийн 20 энэ ийм заалт байхгүй сар хуваарийн дагуу төлөх татвараа сар бүрийн 25-ны дотор улирлын эзэдгээд цаглбар тэгэхээр 25 оны 4-р улиралд ногдлоо татвар төлөгч нь өөрөө заавал дараа оны нөгөө тайлан гарах үедээ төлөхийг хүлээхгүйгээр урьдчилан төлөх боломж нь энэ заалтаараа нээлттэй гэсэн. Тэгэхээр заавал 2 сар төлнө гэхгүй шууд тухайн улиралдаа төлөх эрх нь бол нээлттэй байгаа л гэсэн.